Сайн байцгаана уу? Амар минь байцгаана уу? Энэ өдрийн мэндийг бүгдэнд нь хүргье. Coach Hogan дараагийн подкастад автомарлаа. Подкаста ойрын хугацаанд бид нар хуучин хост хийжсэн платформоос авч буулгаад тэгээд одоо би шинэ платформ руу оруулах гад аудио байдлаар ер нь их тарахгүй байгаад байгаа. Тэгэхээр подкастыг одоо сонсъё гэвэл YouTube руу орох байгаа шүү. Тэгэхээр YouTube үзэж байгаа хүмүүс мэдж байгаа зүгээр хэрвээ гайхаж байгаа бол бусад платформ дээр байхгүй байгаа шалтгаан нь тэр байгаа шүү. За өнөөдөр 5 сарын 16-ны өдөр байна. Би хагас өдөр Тайландд ирчихсэн гэрээсээ подкастаа өнөөдөр хийж байна. Шинэ мэдээ гэх юм бол манайх утахгүй нүх гэж байна. Бид хоёр байраа Тайландд их нэртэйгээ бид хоёр нүүж байна. Би одоо 6 сарын дундуур хүртэл гайгүй Монголд Тайландд байх тэгж жагаад Монгол руу буцаа явна. Энэ удаагийн Монгол явах аяллаа маань гол зорилго нь бид нэр хүүхдийн цуслан маань эхэлж байгаа. Тэгэхээр Go Play Summer Camp Play Academy маань өсвөр насны зориулсан 13-аас 18 насны хүүхдүүдэд зориулсан кампын маань зуны камп одоо удахгүй болох гэж байна. Энэ жил бид нэр өнгөрсөн жил тэрний өмнөх жил энэ манай 3 дахь жил зохион байгуулж байгаа кампын маань. Гэхдээ энэ жил аль хэдийн манай бизнес яг жоохон миний төлөвлөжээс жоохон хоцорсон. Гэхдээ горимороо одоо бид нар яаж байгаа гэхээр эхний 2 жил бид нар жилдээ ганцхан камп хийжсэн бол одоо энэ жил бид нар энэ жилд ангаараа бид нар хүүхдийн цуслан 4 ширхгийг хийж байна. Өвөл бид нар нэг хийсэн тэрэлжид тэр айгу гоё болсон. Тэр програмд автна гэж бодож байгаа 9 хонд дахиад өвлийн тэр хэцүү цагаагаар байгальд хүүхдүүдийг авч яваад тэрэлжид бид нар үнэхээр гоё айгу гоё байчихсан. Тэгээд энэ 100 бид нар 2 ээлжтэй 6 сард 1 дөр ээлж 8 сард 2 дугаар ээлж тэгээ оны төгсгөл дахиж хийнэ гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр ийм хийх гэж явж байгаа. За тэгээ мэдээч хэрэг үргэлжлүүлээд OC October Consulting-ийн өмнөх подкаст дээр ярьсан. Одоо өөрийнхөө консалтинг компанийнхаа доор бид нар Монголынхаа 8 корпорацтай 10 ч корпорацтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд сургалтуудаа хийх, коучингээ хийх мэтийн ажиллаар бас ингээд 6 сард явах болно. Эхнэр бидэрийн хувьд бид нэр ойрд нүхж байгаа болохоор нэлээд завгүй байна. Тэгээ нүүн гэдэг айгүй хэцүү процесс байдаг. Энэ араа ингээд цул бокс, гэрээр дүүрэн боксууд явахд бэлдээд байж байна. Тэгээ утгагүй нүүн нүхж байгаа. Тэгэхээр тэр жоохон завгүй байлгаж байна, стресслүүлж байна. Бусдаар бол амьдрал үнэхээр гоё байна. За тэгээд иймэрхүү апдейттэй байна. Би нэрээ тэгээд харж байгаа daily vlog гэдэг weekly vlog шиг зүйлийг live movie гэдэг нэртэй зүйлийг YouTube дээр оруулж эхэлж байгаа. Тэгэхээр зүгээр бас юм ярьдаг хүнээсээ гадна миний ардлын амьдралд юу байдгийг харуулах зорилгоор тийм бас хийж байгаа шүү. Тэгэхээр тэрийг үзээгүй YouTube сувг руу нөгөө энэ видео байгаа газар YouTube сувг дээр vlog-ууд гэдэг одоо live movies үдгээ орсон байгаа. Подкастаа утгагүй бид нэр буцаагаад юу аудиогоор хэсгүүдэд оруулж эхэлнэ. Байлэр өдөр 3 дахь ном дээр ажиллаж байгаа. Ажил жоохон удаан байгаа. Гэхдээ хэрвээ мэдсэн бол би одоо карьерийн хувьд нэлээд том шилжилтийг хийж байгаа. Тэгэхээр энэ сүүлийн 1 сар хагас 2 сарын хагас би шинэ шилжилт өөрийнхөө анхаарлын одоо хамгийн их анхаарал маань хаашаа орох уу, аль төсөл дээр анхаарах уу гэдэг дээр нэлээд том шилжилтийг хийж байгаа болохоор ойрдоо бас жоохон номны ажил жоохон удаашрж байгаа. Гэхдээ яг ингээд утгагүй. За тэгээд өнөөдөр би ярих гэж бодсон сэдв нь миний хувьд аягүй сонирхолтой сэдв. Энэ нь би болохоор англиар болохоор нэг subtlety гэж байна. Subtlety гэдэг. Тэгээд төвдийн одоо нэр томьёо гэх юм уу тийм ээ. Биднэрт анзаарагддаггүй тэр нэг чимээгүй зүйлүүдийн тухай ярмаар. Тэгээ юуны тухай мэдээж хүний өөрчлөлтийн тухай. Бид нэр сая өнгөрсөн 3 дугаар сар Шунхлаа группийн CEO нартайгаа ретритээ хийсэн. 24 Шунхлаа группийнхаа 20 хэдэн захирлуудыг аваад бид нар 4 өдөр группийн хэмжээнд цуг байрлаад гэтүүлээ манай хийдэг inner work гэдэг зүйл рүү ороо. Тэгээ энэ удаа би бас өөрийнхөө coach Matthew Welch гэдэг хүнийг Matthew Health гэдэг хүнийг Omaha-аас урьж авчираад энэ програм дээр ретритийн үеэр цуг орсон байгаа. Тэгээд Matthew битэрийн энэ удаа Бутанд бас битэр энэ өмнө хийжсэн зүйл нь би өмнөөс дурчсан баг. IFS буюу Internal Family Systems гэдэг энэ арга барилыг нэвтрүүлээд байгаа. Монголд нэр айгуу гоё яг энэ суужсэн хүн бүхэл бүтэн ном монгол хэл дээр гаргасан юм байлээ. Тэр их сүүлд
мэдэж авсан. Тэгэхээр Монголд бас энэний тухай мэддэг, энэ арга барилын тухай хэрэгжүүлдэг магадгүй сэтгэл зүйч нар байдаг юм шиг байна. Тэгээ ямар ч гэсэн энэ програмыг Монголд хэрэгжүүлъя гэдээ бид нэр авчираа. Тэгээд энэ тухай ярьсан ба. Тэгээ энэ ярианаас нэг гарч ирсэн нэг аюу сонирхолтой зүйл нь юу гэхээр ерөнхийдөө IFS гэдэг internal family system гэж юу яриад байна вэ гэхээр хүний дотор яг одоо бидний гэр бүл гэж хүмүүс ингээ бидний амьдралд нөлөөтэй хүмүүс ингээ салшгүй хүмүүс байдаг. Яг адилхан тэрнтэй адилхан нэг юм бидний дотор ч гэсэн нэг юм internal буюу дотоод гэр бүлийн систем гэж байдаг юм байна. Тэгээд яг тэрнтэй гэр бүл шиг ингээ олон янз янзын хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүсээ хэдүүлээ удирдах сурах тэрэн дотор айгүй гомдсон IFS дотор энэ цөлөгцсөн хүмүүс гэж ярьдаг. Энэ хүмүүс нь болохоор бидний бага нэг гарах дургүй ичдэг гаргайдаа гэж тэр хүнийхээ тухай бодонгод бидний дотор ингээд дотор ард зайдаг ичдэг уур хүрдэг ч юм уу тийм хүчтэй тэгээ илүү жоохон трама талын тийм бага насны хувилбарууд байгаа. Тэднийг бид нэр цөлдөг гэж ярьдаг. Дээрээс нь тэднийг гаргаж ирэхэд бол биднийг аюу хамгаалдаг, биднийг бүтээмжтэй байлгадаг, биднийг өөрөөхөө байлгадаг менежерүүд байдаг гэж ярьдаг. Тэгээд менежерүүд ажиллаа хийж чадахгүй бол гал сөнөгч нар гарч ирдэг гэж ярьдаг. Тэд нар бүрстэй хэцүүдээд үнэхээр тэр ичимхий байдал маань сул дорой байдлаа хүмүүсийн өмнө ингээ хамаа намаагүй шалтан гараад ирэх юм бол тэд нар гарч ирдэг яс арга хэмжээ авдаг. Тэрний нэг нь одоо согтох тийм ээ хөтлөө уух, тасрах энэ төр гэдэг гэж ярьдаг. Тэгээ энэ ажлыг хийж гисэн. Тэгээ энийг бид нар бас Alpha Human-д орсон alumni урьж авчирж байгаад Matic байхад бид хоёр бас сургалт зохион байгуулсан 90 минутын үндсэн санааг alumni-юудад өгч байгаа. Тэгээд нэр Alpha Human community-д орж байгаа. Alpha community гэж одоо нэрлэж байгаа тэр төгсөгчд маань одоо ингээд 100 хүн болчлоо баг. Тэгээ энэ хүмүүстэй бид нэр одоо ингээд байнгын уулзалт хийдэг, сургалт зохион байгуулдаг болж байгаа. Буцаагаад энэ групптэй энэ хөгжлийг нь өөрчлөлтийг нь үргэлжлүүлэх байдлаар юм яаж байгаа. Заавчлаар өсөрчлээ. Тэгээ буцаад орё. Тэнгуүтэй IFS гэдэг энэ програмаас нэг гарч ирж байгаа санаа нь юу юм гэхлээр тэгээ буддизм дээр ч гэсэн энэ яригддаг зүйл нь юу юм гэхлээр бид нар ер нь бол хүн ингээ өөр дээр ажиллах, өөрийгөө сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх, тэгээд ялангуяа дотоод хүн дээр ажиллах гэдэг энэ бодлыг ингээ бодоод тэгээ ер нь гадагшаач гэсэн баг бодонгууд хүн ер нь яадаг юм гэхлээр бид нар ийм айгүй тийм тодорхой зүйл дуртай байдаг тийм ээ. Нэгт нь хоёрт нь бид нар аливаа зүйлийг хийвэл тэрнийхээ үр дүнг харах, мэдрэх аюу дуртай байдаг. Тийм ч болохоор бид нар аюу тийм чанга, гялгар аюу тийм хүчтэй мэдрэгдэж байгаа тиймэрхүү юм дээр ажиллах дуртай байдаг. Тэр нь нөгөө IFS-ийн үг хэлээр болохоор нөгөө нэг ойлгох, нөгөө ингээ тодорхой гаргаж мэдрэх энэ төргээ. Эднэр энэ мэдрэмжийн өвч аяг хүчтэй байдаг болохоор хүмүүс энийг ингээд яг иймэрхүү юм хийхээр хүний дотор ахиц гардгийн шүү гэдэг мэдрэмжийг хүний тарих угаасаа хөөдөг. Тэгээ энэ асуудлуудаас эн чинь тэгээ бас яг зөв биш, 100% зөв биш гэдгийг би хэлэх гээд байна тийм ээ. Зөвхөн тийм том юмнууд дээр зөвхөн тийм ингээ мэдэрдэг, уйлдаг, ингээд гарддаг ийм зүйлэн дээр зөвхөн ийм химжигдэж болох үз чанга, гялгар гэсэн амьдралын өөрчлөлтүүдээр ажилласнараа хүн өнөдөр амьдралаа зүгээр болгочдөг биш. Тэрнээс гадна яадаг юм гэхлээр бид нар илүү өдөр тутмын амьдралд нөлөөлдөг зүйлүүд маань тэр том зүйлүүд байхаасаа илүү тийм жижигхэн тэгээд тэр түрүүч ярьсан subtlety гэдэг үг. Subtle гэдэг англи үг байна. Чимээгүй, айжуухан, анзаарагддаггүй. Гэхдээ байж байдаг сигнал нь бол байж лээдэг. Тийм мэдрэмжүүд, тийм өөрчлөлтүүд нь илүү чухал шүү гэдгийг өнөөдөр ярих гэж байна. Олон хүмүүс өөр дээрээ ажиллах ажлыг гаргаж ирэнгүүт нүдэнд харагдах үтсэн юм дээр эхэлж ажиллана тийм ээ. Жингээ хасах асуудал. Буруу биш зү. Гэхдээ биднэрийн тэрэн дээрээ би битгий ажил гэж байгаа юм биш. Тэрэн дээрээ ажиллах нь зөв. Гэхдээ бидний ойлгох ёстой зүйл чинь гэхэлэр тэр том чанга зүйлүүдээсээ илүү маш энгийн жижигхэн зүйлүүд бидний өдөр тутмын амьдралд яг үнэндээ нөлөөлдөг шүү. Тэгээс тэр томоохон асуудлуудыг шийдэж яваад тэднэрийг л шийдчих юм бол амьдралын бүх юм болчихно гэсэн үг л ерөөсөө бишээ гэсэн санаа энэ ч гарч ирж байгаа гэсэн. Том асуудлыг шийдэнгууд мэдрэмж аягүй гоё гардаг. Том асуудлыг шийдэнгууд бид нэр амар том юм гоё ингээд шийдчихсэн. Тэгээ яг тэрний ард гараад байгаа юм шиг. Тийм мэдрэмж аягүй гоё гарч ирдэг. Гэхдээ яадаг юм гэхэлэр тэр том асуудлууд чинь бидний амьдралд аюу тийм хүчтэй болохоор ихэнхдээ гарч ирдгүү. Зөвхөн тэднийг өдөөсөн нөхцөл, өдөөсөн үйл явдлын үеэр л том жишээ нь хөдлөө жишээ ярил ойлгомжтой байх. Драма
травмагаа эмчлэх хэрэгтэй гэдэг бол аюу ойлгомжтой. Тэгээд тэрийг ч хүн болгон хийх гэж хичээдэг. Гэтэ травма гэдэг чинь өөрөө маш гүнзгий орчихсон, доошгоо нуугдчихсан. Тэгээд ер нь бол нөгөө менежерүүд гаргадгүй тийм зүйлүүд эхэлж байгаа. Тэнгууд тэр өнөөдөр бидний ажиллаа хийгээ явж байхад, амьдралд ингээм амьдраа явж байхад өдөр болгон тэр нуугдсан тэр зүйлч гарч ирээд нөлөөлөхгүй. Өдөр болгон нөлөөлдөггүй бид нарт. Магадгүй тэрнтэй холбоотой дурсамжтай холбоотой юм гарч ирэх үед, магадгүй тэрнтэй холбоотой айц гарч ирэх үед энэ нөлөөлж магадгүй. А тэрнээсээ илүү миний нөгөө хэлээд байгаа энэ чимээгүй, айжуухан, тэгсэн мөртлөө жинхнээсээ нөлөөлдөг зүйлүүд чинь юу юм гэхлээр ерөнхийдөө би нэг иймэрхүү хүмүүсийг хүндлэхээ болцсон мэдрэмж. Ерөнхийдөө нэг айжуухан ч гэсэн жоохон өөртөө эргэлзээ сүлүүд гарч ирж байгаа зүйлүүд. Ерөнхийдөө сүлүүд хийгээд байгаа ажлаас минь тэр гаргад мэдрээд байгаа амт нь нэг л тийм биш болчихсон. Энэ жижигхэн мэдрэмжүүд, энэ жижигхэн итгэлүүд яг үнэндээ явж бидний өдөр тутмын ажилдаа хэрхэн оролцож байгаа. Тэр хүнтэй хэрхэн мэдлж байгаа, ярьж байгаа, ярихыг хичээж байгаа, ийм хичээл зүтгэл гаргаж байгаа байдалд маань яг жинхэнэ нөлөөлдөг нь тэр гэж хэлдэг. IFS-ийн яриа руу ороод internal family system гэж ярих юм бол бид нөгөө нэг амар чанга орилоод байгаа жоохон хүүхэд дээр очиж анхаараа энэ хүүхдийг л болгочвол манай гэр бүлийн харилцаа гэж бодож байгаатай адилхан байхгүй. Гэтэл яг үнэндээ энэ чанга орилж байгаа хүүхдээс илүү өнөөдөр энэ гэр бүлийн өдөр тутмын буюу өөрчлөлт дотор байгаа гэр бүлийг ярьж байгаа шинэ гадаад амьдралд оролцох чинь нөлөөлж байгаа хүн нь танд өдөр болгон хажуучаа орж ир чи ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү. Чи ийм бодож болохгүй. Чи хардаа гэж хэлээд байгаа тэр менежер хүч байдаг. Тэр менежерүүд буюу энэ саяны яриад байгаа тэр нэг заавал миний дотор тэр нэг айжуухан мөртлөө нөлөөлөд байгаа ямар сааталт, ямар мэдрэмжүүд байна гэдгээ танина гэдэг чинь одоо ёстой жинхэнэ хэцүү ажил чинь. Яагаад хэцүү юм бэ гэхлээр тэрийг танихын тулд та эхлээд зөвхөн гялгар зүйл дээр анхаардаггүй ш. Үнэхээр сигнал шуугануудыг арилгаж сурах хэрэгтэй буюу өөрийгөө жинхнээсээ анзаарч санамсартайгаар байж сурах тухай ярьж. Mindfulness гэдэг үгийг сая бас би айгуу гоё юм орчуулга байгааг сонсож авлаа. Санамсартайгаар тэр тэрийг шаардаж байгаа. Хоёр дахь нь энэ жижиг зүйлүүд дээр ажиллаж эхлэнгууд энэ жижиг зүйлүүд айгуу тийм дадал зуршлын төвшөнд ихэвчлэн орцсон байдаг болохоор тэднийг ингээд тэр жижиг зүйлийг өөрчлөхөд маш их тууштай хөдөлмөр хэрэгтэй байдаг. Том зүйлүүд дээр ихэнхдээ 1-2 бөөгнөрсөн ажлыг хийгээд эмчлэх, ойлгох, ухаарах, өөрчлөлтийг бий болох үйлдэл гарч болдог. Яагаад гэвэл мэдрэмж нь аягүй хүчтэй байдаг болохоор ойлгох, ухаарах. Жижиг зүйлүүд чинь аягүй тийм жижигхэн мэдрэгжээдэг болохоор тэрийг өнөөдөр давж өөрчлөхийн тулд бид нар маш их тууштай яг адилхан жижигхэн алхмуудыг хийх хэрэгтэй. Тэгээ миний бодлоор тэмчээл маш олон хүмүүст өөрчлөлтийнхөө дараачийн үерт дээр гацдаг гэж боддог. Ихэнх хүмүүс том зүйлийг хардаг болчдөг, том зүйлийг ойлгодог болчдөг. Тэрийг ингээд давж туулахын төлөө зүтгэдэг болчдөг. Тэрэндээ итгэлтэй болж. Тэгвэл бидний ярих хэвээр дараачийн түвшин чинь за тэгвэл одоо тэрний ядаргаатай, чимээгүй тэр нэг жижигхэн өргөс шиг тийм хөлөнд орчихсон. Тэр зүйлүүдийг тоохгүй өнгөрдөг ш. Тэднэр лүгээ одоо анхаардаг. Тэднэрийгээ хийдэг. Тэгээд айгүй инээт тийм жижиг зүйл дээр инээдтэй биш буруу үг ашиглаж байна. Айгүй онцгүй гэж ярих зүйл нь харамсалтай гэж ярих зүйл нь юу юм гэхээр энэ жижиг зүйлүүд дээр ажиллангууд буцаагаад фидбек гэж ярьдаг. Болж гэнэ үү болохгүй байна уу гэдэг сигнал нь айгүй чимээгүй бараг байдгүй. Өөрөө айгүй сайн л анзаарч санамсартай байхгүй бол гэсэн энэ санааг. Тийм болохоор хүний тархичийн төрүүч хэлж байгаа. Үгүй одоо би ингээд буцаагаад хариу өгж байгаа зүйлд энерги зарцуулаад авах хүсэл хүний биед ерөөсөй байхгүй. Тэгээ тийм болохоор юм жижиг зүйлүүд дээр бидний тархи маань бас анхааруулдаггүй гэдгийг хэлэх гээд байгаа шүү. За тэгэн гот энэ энэ яриад байгаа нэг том зүйл жижиг зүйл гэдгээ өшөө яриа хэдүүлээ тийм ээ. Ажил дээрх харилцаа. Ажил дээрх харилцаанууд дээр
бид нар яадгийн ихлээр хамгийн хэцүү 1-2 харилцаануудыг таниад тэрэн дээр анхаарч сурна гэдэг бол болдгийн. Тэрэн дээр хүмүүс их хэцүү. Гэхдээ яах вэ гэхээр тэрэн дээр тэгэн гутаа бид нар юу гэж боддгийг ихлээр тэр хоёрыг шийтчихсэн бол болоо. Тэгээд энчээ дахиад адилхан өнөөдөр цаашаага тийм акцийн дахиж тийм том юм гарахгүй. Тэгээд тухтай горим руу орно. Гítэл өнөөдөр бид нэр ажлын харилцаан дээр байгаа ихэнх зүйлийг харах юм бол бидний харилцааны дундч чинь өнөөдөр бидний ерөнхийд нь урагш авч явж байгаа болохоос биш. Нэг муу татаад ерөнхийг нь outlier олигтой татаж чаддаггүй. Дунджаараа л явдаг. Ерөнхийдөө distribution-ээ ч гэсэн бодвол, ерөнхийдөө энергийн талаас нь ч гэсэн бодвол, statistic талаас нь ч гэсэн бодвол ингэ. Тэгэнгუთ юу байдгийг ихлээр бидний жижигхэн харилцааны зөвлөд офис дээрээ ажлынхаа харилцаанд ордог. Зөвхөн тэр чухал харилцаанууд биш. Хүн болгонтэй харьцаж байхдаа таны дотор хүнийг нэг жоохон ингээд кэрлж байгаа байдал чи харагддгүй юу? Жоохон уур байх гадайдгүй. Жоохон юм түлхсэн байдал гарах гадайдгүй. Энэ болгоныг одоо би ч гэсэн өөр дээр айгүйх ажиллаж байгаа. Би яарчаад байдаг. Би жоохон нэг 2-3 минут паузлахгүй бол би өөрийн мэдхгүйгээр ерөнхий ажлын харилцаануудыг жоохон төрөвчлөх гээд байдаг. Багийнхан дотроо ярьж. Тэр жоохон урдлуулах гээд. Тэр хэрвээ би одоо тэрийг анзаарахгүй бол надад том ажлын харилцааны асуудлууд одоохондоо нэх амар том асуудал бол байхгүй. Тийм болохоор одоо миний ажиллах ёстой зүйлүүд чинь тэр жижиг зүйлүүд. Би хүнтэй ярихдаа эхлээд мэдлчээд дараа чи өгүүлбэрээ хэлэхдээ би нэг яарахгүй нэг 20 секунд тайвширч чадчихэв нөө. Эсэргээрээ бас яг адилхан тийм ээ. Би эсвэл одоо хүнийг ингээд дэндүү ингээд энийг хичээгээ дэндүү ингээд бариад байна уу гэх мэт. Ийм зүйлүүдийг анхаарч эхлэх юм бол жинхэнэ өнөөдөр бидний ажлын харилцааны өдөр тутмын та өнөөдөр энэ харилцаанда нөлөөлч нь байгаа юу? Хүнд хэрэгтэй хүн болж байна уу? Эсвэл хүнд гай болсон хүн байна уу? Хүмүүс тантай хамтарч ажиллах хүсэлтэй байна уу? Хүмүүс танд итгэж байна уу гэдэг зүйлийг чинь нөлөөлөх зүйлүүд нь энэ байдаг. Би менежментийн сургалтууд дээр энэ яг хүмүүсийн харилцаан дээр нэг ярьдаг зүйл дээр нэг сануулах хэрэгтэй зүйл нь юу байдгийг гэхэлэр бид нар дандаа сайхан аштай сайхан хүн л зөвхөн биднэрт таалагддаггүй шүү. Биднэрт ямар хүн таалагддаг юм бэ гэхэлэр итгэдэг хүмүүс л таалагддаг шүү. Тодорхой хүмүүс л таалагддаг. Тэгээд тэр тодорхой ч гэсэн муухай аашин ч гэсэн тодорхой байгаа л тийм хүмүүс л биднэрт таалагддаг болохоос биш. Бид нар зөвхөн дэлхийн хамгийн сайхан ааштай уургүй, уцааргүй бүх юмыг мэддэг, бүх юм зөв хариулттай, бүх юм таны төлөө гэсэн хүмүүс зөвхөн таалагдаггүй. Бид нар янз янзын хүмүүс бид нар таалагдаг. Ард нь арай юу гэдгийг ихлээр итгэлцэл байгаад тах шиг байдаг. Тэр өнөөдрийн ярьж байгаа энэ миний яриад байгаа энэ зөвхөн юм том зүйлүүд биш. Тэр зөвхөн тэр хүний тэр муухай ааш биш, тийм ээ. Тэр хүний босод жижигхэн бүх зүйлүүд гэдэгтээ яг адилхан бид нар ч гэсэн өнөөдөр ажлынхаа амьдралын харилцаан дээр яах ёстой гэхээр хамгийн чухал зүйлүүд чинь буцаагаад яг бидний амьдралд яг нөлөөлж чадах зүйлүүд чинь нөө жижиг зүйлүүд чинь гэсэн санаа байна. Миний тэгээд яг энийг ингээд зүгээр өдөр тутмын юмд хөөгöd гараад ирэнгууд ажлын харилцаа дахиад адилхан бүтээн хэмж би одоо зарим нэг хүмүүсийн анзаараад найз нөхдийгөө ч гэсэн анзаараад эргэн тойрны нөгөө мэдээч хэрэг коуч хийж байгаа хүмүүсийн амьдрал нөхцөлийг ч гэсэн анзаарангууд бидний энэ нэг өөрчлөлтийн прогресс гэдэг чинь яг нэг юм мастери буюу өөрийгөө өөрчлөхийн мастерлах гэдэг тухай би аягүй их ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгвэл тэрийг хийх дараачийн нэг анзаарах хэрэгтэй алхам ч гэсэн энэ юм байшгүй л гэдгийг өнөөдөр би дахиж ухаж үзэж байна. Тэгээ энийг буддизм дээр ч гэсэн бясалгалын төвшин дээр ч гэсэн яг ярьдаг. Бид нэр том зүйлүүдэд эхлээ анхаарч сурдаг, бясалгал хийж сурахаараа. Тэгээд аяанда гарч ирэхээрээ бид нар зүгээр нэг миний дотор нэг юм уур гарч иж байна гэдгийг анзаарч сурхаасаа гадна бүр цаашлангуудаа миний тэр уур гарч ирэхээрээ ямар мэдрэмжтэй байдгийг энэ нь яг ингээд задлаад харангууд ямар хэсгээс бүрддгийг тэгээ бүр цаашлангууд эхлэл нь юу байсан, үргэлжлэл нь юу байсан, төгсгөл нь юу байсан, төгсгөлд нь юу хэрэгтэй юм уу ийм сааталтынуудыг анзаарч эхэлдэг. IFS дээр бас ятлахын бид нар энэ том зүйлүүд биш жижиг зүйл дээр ажиллахаараа
зүгээр тэр нэг мэдрэмжийг ингээ гарч ирээ том хүчтэй мэдрэмжүүдээс гадна тэр нөгөө жижигхэн шивэнжээдэг тэр партуудыгаа ч гэсэн анзаарч эхэлнэ. Тэгээ тэднийг анзаарахтаа жишээ нь одоо би одоо энэ подкастыг ингээ ярьж байхдаа би өөртөө итгэлтэй байна, өөртөө итгэлгүй байна уу? Яг энэ сэдвийг ярихад миний дотор сая ямар нөхөр гарч ирээд ямар мэдрэмж өгж байна? Тэр нөхөр миний хаана байна гэнгүүт одоо би чинь яг энэ чи ирүүн дээрээ нэг жоохон чангарсан байна гэдгийг мэдрэх мэт юм. Буюу энэ сааталтын мэдрэмжүүдийг анзаарлуудыг ярьж байгаа шүү. Тэгээд эднэр дээрээ өнөөдөр бид нэр ажиллахгүй бол бид нэр том зүйл дээр анхаарлаа тавьчихдаг. Гитлийн жижигүүд нь бид нэрийг ингээд яг үнэндээ хамгийн анхаарал тийшээ явцсангууд араар нь далимдуулаад энэ жижигүүд нь өнөөдөр бид нэрийн харилцаа, тогтвортой байдал, амар мэнд байдал, өөрчлөлт, өсөлт гэдэг зүйл нөлөөлдөг шүү гэсэн санаа байна. Жаахан ингээд буцаагаад би сая юу ярьснаа эргээ сонсонгууд жаахан ойлгох жаахан хэцүү ярьсан байж магадгүй юм шиг санагдаж байна. Та ойлгогдсон уу, ойлгогдоогүй юу? Коммент сектэнд бичиж үлдээгээрэй. Би одоо подкастыг ингээд тастгүйгээр буцаагаад явуулах гэж хичээж байгаа. Бас дээрсэн төрч ярьжгаар влог гарч эхэлж байгаа. За тэгээ өнөөдөр надтай энэ цагийг өнгөрүүлж сонссонд маш их баярлалаа. Миний гуйдаг зүйл, хүсдэг зүйл маань одоо би тэгээд энэ одоо коучинг бүх зүйлээ өөрөө бүтэн цагаар яг одоо энэ миний гол vocation маань болж байгаа. Тэгэхээр та бүхэн бас миний энэ зүйлүүдийг хэрвээ хэрэгтэй гэж бодож байгаа бол хуваалцсан, шеэрлэж өгч тус болно гэж гуйж байна. За амар минь байцгаагаарай, балер өдрөг байцгаагаарай. Тэгээд дараачийн подкаст дээр бүгдээрээ уулзцаая.